2-7 хоногоос дээш хугацаанд ханиалгаж байна уу? Халуурах, цээжээр өвдөх, шөнө хөлрөх, цэр гарах шалтгаангүйгээр турах. Хэрвээ танд эдгээр шинж тэмдэг илэрч байвал та өөрт ойрхон байгаа эрүүл мэндийн байгууллагад үзүүлж цэрний шинжилгээ өгөөрэй. Шинжилгээг өгөхдөө анхаарах зүйлс. Цэрийг зөвхөн ариун савнд авна. Цээжний гүнээс хахирч ханиалган цэрээ гаргана. Цэр нь эдээрхэг, салсархаг бүтцтэй байх ба дан шүлс байж болохгүй. Хамар, залгуурын салст, нус, хоолны үлдэгдэл оруулж болохгүй. Өглөөний өлөн үеийн цэрийг оролцуулж 2 удаа цэр авна. Цэр нь 3-аас 5 мл хэмжээтэй байна. Гадна талбай задгаа агаарт гарч цэрийг цуглуулна. Гэртээ цэр цуглуулахар бол хүн байхгүй үед нээлттэй цонхны дэргэд цэрээ цуглуулна. Хэрвээ цэр гарахгүй бол та дасгал хөдөлгөөн хийнэ үү? Цэр цуглуулах дараалал. 1. Амаа цэвэр усаар зайлна. 2. 2-оос 3 удаа гүнзгий амьсгаа авч гаргана. 3. 3 дахь удаагийн амьсгалыг гүнзгий авна. Амьсгалаа гаргахдаа хүчтэй ханиалган цэрээ гаргана. 4. Цэрний савыг аманд ойртуулан цэрээ хийнэ. 5. Сорьцын хэмжээ бага бол дээрх үйлдэлээ давтаарай. Та цэрээ ариун савнд хийж өөртөө ойрхон лаборатори руу аль болох хурдан хүргэж өгөөрэй. Улаанбаатар хотын өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэг, улсын болон хувийн эмнэлгүүдэд шинжилгээ өгөөрэй. Орон нутагт сумын эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн онцлогоо эмчилгээний төвд шинжилгээ өгөх боломжтой. Эрт онцлогдвол бүрэн эмчлэгдэнэ. Улс орныхоо манлайлал, иргэдийн хүчтэй оролцоотойгоор бид сүрьеэг устгах чадна.